Аймгийн арслан Батжаргалын зол баяр 1986 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнг аймгийн Санд суманд төрсөн. 1993-аас 2003 онд Сэлэнг аймгийн Санд сумын ерөнхий боловсролын сургуулийг, 2003-аас 2007 онд Авраг дээд сургуулийг тус төгссөн. Түүний амжилтууд 2002 он Сам бүхэн өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээний 81 кг-ийн жинд мөнгөн медаль, 2003 онд Монгол Японы бүх хөгжүүлэх MG нийгэмлэгийн жуудо бүхийн тэмцээнд 81 кг-ийн жинд хүрэл медаль, 2004 онд Дэ Нармандахын нэрмжит олон хотын жуудо бүхийн тэмцээнд нэмэх 70 кг-ийн жинд алтан медаль, 2004 онд жуудо бүхийн залуучуудын улсын авраг шалгаруулах тэмцээний 81 кг-ийн жинд мөнгөн медаль, тусамдаа Узбек улсад болсон Сам бүхийн залуучуудын авраг шалгаруулах тэмцээний хүрэл медаль, залуучуудын улсын авраг шалгаруулах жуудо бүхийн тэмцээний хүрэл медаль, Сам бүхийн өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээний 81 кг-ийн жинд алтан медаль, тусамдаа дэлхийн өсвөрийн сумо бүхийн 5 дугаар авраг шалгаруулах тэмцээнд дунд жингийн 3 дугаар байр, 2005 онд Сам бүхийн улсын авраг шалгаруулах тэмцээнд 90 кг-ийн жинд мөнгөн медаль, 2005 онд насан туршидтын жуудо бүхийн улсын авраг шалгаруулах тэмцээний 90 кг-ийн жинд мөнгөн медаль, тусамдаа Архангай аймагт явагдсан үндэсний бүхийн өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээнд 20 давж 2 дугаар байр, 2006 онд Сэлэнг аймгийн 75 жилийн ойн баяр наадмын үндэсний бүхийн барилдаанд төрүүлж Санд сумаас төрсэн анхны аймгийн арслан цол хүртсэн. 2006 онд Оросын холбооны улсад болсон дэлхийн самб бүхийн тэмцээнд 100 кг-ийн жинд алтан медаль, 2007 онд Оросын холбооны улсад болсон дэлхийн самб бүхийн тэмцээнд 100 кг-ийн жинд алтан медаль, 2007 онд Оросын холбооны улсад болсон дэлхийн самб бүхийн тэмцээнд нэмэх 100 кг-ийн жинд алтан медаль, тусамдаа жуудо бүхийн улсын авраг шалгаруулах тэмцээний алтан медаль, мөн кураж бүхийн улсын авраг шалгаруулах тэмцээний хасах 100 кг-ийн жинд алтан медаль тус хүртэж байжээ. Магад тэр одоо Олимпийн авраг байх байсан.